Дуулал номын 23-ыг бүгдээрээ хамт уншийе. Эзэн бол миний хончин надад дутах зүйл үгүй. Ургамал ногоон бэлчээрт тэр намайг хэвтүүлж, усны дүлгөөн тийш тэр намайг хөдөлдөг, амин сэтгэлийн минь тэр сэргээдэг, нэрийнхээ төлөө та зөвтийн замар намайг хөдөлдөг, үглийн харанхуй хүндийг туулсан ч хорон муугаас би үлээн. Та надтай хамтаагаад тайвшруул минь таны саваа таяг билээ. Өснүүдийн минь өмнө та надад ширээ засаж өөрийн минь толгойг досоор бас тосолжээ. Аяг минь дүүрч бэлхэн сайн сайхан хийгээд хайр инрэлтэн насан турш минь намайг лавтаа дагаж эзний өргөнд би мөнхөд оршин суунаа. Амен. Өөрийн залбирлаар бид нар энэ үгийг сонссон байгаа. Бид нар бол заавал Бурхныг үзэж мэдсэн итгэгч нар байх хэрэгтэй гэж үгийг бол өөрийн залбирлаар бид нар сонссон байгаа. Бид нар Бурхны үгийг үнэхээр биеэр үзэж мэдэхэд, ойлгоход тэр хэмжээгээр маш их найдвар болол их байж Бурхны гайхамшигтай ажлууд, Бурхны хүч чадал, Бурхны хүсэл энэ болгон дээр бол маш их найдан бид нар анханасаа Христэд итгэхдээ бол бүрэн төгс итгэх юм бол ямар чухал вэ? Гэхдээ хүн гэдэг маань сул дорой учраас Бурхны үгэнд итгэсэн ч гэсэн Бурхны тэр хийх тэр гайхамшиг зүйлүүдийг бол гайхамшиг зүйлүүдэд найдах боломжгүй. Бурхан бол ингэж ажиллана гэдгийг бол бид нар явах тусам үзэж мэдхээс биш. Бид нар Бурхны үгэн дотор Бурхан бид нар гайхамшигтай ажиллахад Бурхан энэс ч илүү гайхамшигтай ажиллана гэд итгэлийн амьдрал гэдэг нь биеэр үзэж мэдсэн зүйл байж аж тэрний дараачийн үнэхээр Бурхны гайхамшигтай зүйлүүдэд дотор миний итгэлийн амьдрал өснө гэж бид нар өөрийн залбирлаар үгийг сонссон байгаа. Тэгэхээр Бурхны үгийг бид нар заавал биеэр үзэж мэдэх хэрэгтэй. Давид хааны хувьд ч гэсэн Бурхны үгийг үзэж мэдэхэд үглийн харанхуй хөндийгээр туулсан ч гэсэн Давидын хувьд бол энийг бол биеэр үзэж мэдсэн шүү дээ. Үнэхээр үглийн харанхуй хөндийгээр туулсан бөгөөд Давидын хувьд бол өвхөх Давидыг алахыг хүсэж байсан хүн маш их байсан шүү дээ. Тэгээд ямар ч асуудал байсан би болвол тэнд Бурхан намайг аварна хамгаална. Би хаач явсан Бурханы өмнө даруй байж Бурхан намайг удирдна. Миний сайн сайхан хийгээд хайр инрэлтэн нарсан турш минь намайг лавтаа дагнаа. За би энийг бол эсэргээр нэргээд ярив. Өнөөдөр өглөө бол энэ үгийг бид нар сонссон байгаа. За бид нар 1 2 3 эхний 3 ишлэлийг уншаад энэ дээр бол та нар тодорхой тайлбарлаж өгье. Давид хааны хувьд өөрийнх нь итгэлийн амьдрал тэр хэцүү нөхцөл байдал Бурхныг барин зурах тэр шалтгаан байсан. Ягаад Давидын хувьд бол биеэрээ үзэж мэдсэн зүйл байсан. Гэхэд түүний хувьд бол анхны үзэж мэдсэн зүйл нь тэгэхээр хин ч гэсэн мэдээж дөнгөж итгэлийн анхан шат байна шүү дээ. Тэгвэл бид нар итгэхэд маргааш нь ерөөсө 50 жил итгэсэн юм шиг Бурхныг бол бүрэн төгс мэддэггүй шүү дээ. Тэгэхээр Бурхны ажлуудыг маш олон хүмүүс маш олон янзаар үзэж мэддэг. Зарим хүн өчигдөр итгэсэн болвол маргааш нь бол үзэгдэл үздэг хүн ч байдаг. Энэ бол Бурхны гайхамшигтай тэр гайхамшиг тэмдгүүдийг үздэг хүмүүс байдаг. Гэхдээ түүний тэр итгэлийн амьдрал бол өөрчлөгдсөн гэж хэлэх боломжгүй. Бид бүгд бол бяцхан итгэгч байгаад тэгээд цаашаа өсөж болвол итгэл дотроо өсдөг шүү дээ. Тэгээд тэр дараачийн итгэлийн шат руу явах хэмжээгээр өсөх хэрэгтэй. Бид нар Давид хааныг харахтаа Давид хааны хувьд бол нэлээ эрт ихэлсэн юм шиг байна. За миний хувьд бол пасторын хувьд за би хончны хувьд хондийг бол хариулж байсан. За тэгээд тэнд бол үнийг ирж байгаа юм биш харин тэгэхээр тэр хоныг барьж идэхэд арслан ирсэн, баавга ирсэн гэж бид нар уншсан.
Тэр энэ арслантай болон баавгатай хэн болвол ихэр дайтах уу? Давидын хувьд бол хончин учраас хонио аврахын тулд тэгээ түүний эхлэлийг харах юм бол үхлийн харах хүн хөндөгөр бол тэр явсан арслангийн өмнө зогсож байна. Би хонио аврах уу? Би бол зугтах уу? Зугтах юм бол өөрөө ч гэсэн бас үхэн шүү дээ. Харин баавгайн хувьд бол баавгайг бол гүйцэж очиж сахлаасан зураад бол алсан. Тэгэхээр үнийг үзэж мэдэж байгаа. Тэр Давидын хувьд тэр хүртэл яагаад ингэж явах боломжтой болсон юм бэ гэхээр Давид хааны итгэлийн амьдралыг харах юм бол 여기 보면 여호와는 나의 목자시니 내가 부족함이 없으리로다. 벌써 시작부터 энийг харах юм бол нэгдүгээр ишлэлээр эзэн бол миний хончин надад дутах зүйл үгүй шал өөр байна шүү дээ. 신앙을 하다 보면 Итгэлийн амьдралаар амьдарч байхад зарим хүмүүс 그 기초 딱 시작할 때 итгэлийн амьдралыг эхлүүлэхдээ 보면 내가 믿음으로 би итгэлээрээ 그래서 좀 좋은 би итгээд миний хувьд бол сайн сайхан зүйл байж тэр хүмүүсийн итгэлийн амьдралыг харах юм бол ямар нэгэн аз тохиолдох байх, сайн зүйл болох байх гэсэн итгэлээр амьдраад байдаг. Тэгэхээр ямар сайхан тэр нөхцөл байдал бий болсон бол тэнд бол илүү анхаарад байх шиг байна. Би өргөл өргөсөн ч гэсэн бурхан надад өшөө илүү нэмж өгөөч, сайн сайхан эрүүл байх юм бол гэд анханасаа эхлээд тэнд ерөөсөө анхаарлаа хандуулад байдаг. Харин Давид хааны итгэлийг харах юм бол тэр 벌써 자기의 영혼에 대한 өөрийнх нь сүнсний тал дээр бол маш их анхаарч байна шүү дээ. 부족함이 없으리로다. 지금 Надад дутах зүйл үгүй. 그 말이 아니라 Тэгэхээр Давидын хувьд би баян болчлоо гэж хэлж байгаа юм биш ээ. 풍부하다. Би бэлхэм дүүрэн байна. 도서 Алт мөнгө эрдэнэс вау маш их байна. Дутагдах зүйл алгаа гэсэн үг бол энэ үг биш ээ. Тэгэхээр энэ үгийг бид нар харах юм бол 3 дугаар дуул 23-ын 3-ыг харах юм бол амин сэтгэлийн минь тэр сэргээдэг нэрийнхээ төлөө та зөвхтийн замаар намайг хөтөлдөг. 1-ээс 3 дугаар ишлэлийг харах юм бол тэр хэмжээгээр би өөрийнхөө итгэлийн амьдралыг харах юм бол би бурхны өмнө зогсож байна. Хамгийн гол чухал зүйл нь миний сүнс 나의 영혼이 бурхны өмнө зогсож миний сүнс бурхны өмнө зогсон бурхны тусламжийг авна гэсэн бат итгэлтэй байна шүү дээ. Аамен. 그것이 너무나 중요합니다. Энэ бол маш их чухал. Тэгэхээр бид нар сүнслэг амьдралаар амьдрахдаа ямар сүнслэг амьдралаар амьдрах вэ? Хоёрыг харах юм бол 푸른 초장의 물심을 쓸만한 물가로 урмал ногоон бэлчээрт тэр намайг хэвтүүлж усны дөлгөөн тийш нь тэр намайг хөтөлдөг. Энэ 2 дугаар 23-ын 2-ыг харах юм бол маш их үзэсгэлэнтэй. Урмал ногоон бэлчээр тэр намайг хэвтүүлнэ, усны дөлгөөн тийш нь тэр намайг хөтлөнө. Тэр энийг бол бид нар энэ үгийг харахтаа гүнзгий харах хэрэгтэй. 하나님께서 내가 참 이런 푸른 초장을 바랬는데 За бурхны хувьд бол үнэхээр энэ сайхан ургамал ногоотой бэлчээрийг хүсэж байсан. Тэгтэл би бурхан дотор энэ ургамал ногоон бэлчээрийг хараад үнэхээр энэ сайхан орчлон дотор сайхан цаг өнгөрөөлөө гэж бол хэлж байгаа үг биш ээ. 쓸만한 물가로 Ургамал ногоон бэлчээртэй 저기 다니면서 тэр намайг хэвтүүлэн усны дөлгөөн тийш нь. 인정한 적은 없는데 За усны дөлгөөн тийш нь 영화를 나의 목자 эзэн бол миний хончин. 이런 좋은 Үнэхээр би эзэнд үйлчилж байгаа учраас бурхан намайг энэ гайхамшигтай орчинд бол удирдлаа гэсэн энэ баяр хөөртэй магтаал биш. Энэ болов ах хотын нөхцөл байдлыг хэлж байгаа юм биш. Тэр өөрийнхөө сүнсний талаар хэлж байна. Би 19-ийг бол өчигдөр өөрийн залбирлаар бид нар уншсан байгаа. Давид хааны хувьд энэ үгийг ямар их хүсэмжилж байна. Бурхны үгийг ямар их хүсэмжилж байна гэдгээ бол төгсгөл өгөө хэлсэн. Сүүлд нь бол энийг харах юм бол унших юм бол Бурхны үг. Тэр цаг үед бол хууль байсан шүү дээ, хуучин гэрээ. Тэр хууль надад баяр хөөр болно. 푸른 초장에 누이시며 쓸만한 물가를 또하시는도다. 그 많은 Урмал ногоон бэлчээрт тэр намайг хэвтүүлж усны дэлгүүн тийш нь хөдлөх гэдэг маань ямар утгатай юм бэ гэхээр тэр хэмжээгээр тэр өөрийнх нь сүнс маш олон зүйлийг хүлээн авч байна гэсэн утгатайгаар үүнийг хэлсэн.
Түүнд бол үнэхээр бат 그것은 итгэлийг хүлээн авч хаач явсан бурхан надтай хамт байна. Бурхан намайг удирдан надад туслана гэсэн бат итгэлтэй байж шүү дээ. Тэгэхээр бидний хувьд 예수님도 다니시면서 Есүс яваад энэ газраар яваад өвчтнийг эдгэхээс өмнө түүний хэлсэн үргэлж хэлж байсан үг амар тайван бай, баяр хөөртэй бай гэж хэлсэн. 웃어라 그 말이 Зүгээр инээ гэж бол хэлээгүй. 그리고 너 기분 좋아질 때까지 Чиний үнэхээр чиний зүрх сэтгэл чинь сайхан болт би хүлээе гэж бол хэлж байгаа юм биш. Харин чиний сүнсэн дотор амар тайван байх хэрэгтэй. 그의 Түүний 말씀으로 үгээр 쉴 수 있어야 돼. 그 말씀이 나의 түүний хэлсэн үг 쉼터가 돼야 됩니다. миний 그 말씀이 내 영혼이 сүнсний 확신을 가질 수 있을 정도의 миний сүнс бол бат байх хэмжээгээр 나에게 참 위로가 되고 надад хүчийг өгч надад 생명을 주는 말씀. аймыг өгсөн үг 지금 болох хэрэгтэй. Давид хааны хувьд 참 자기가 이 하나님께서 주신 Бурхны өгсөн гэрээ амлалт хуулийг авч маш олон сүнслэг зүйлүүдийг бол мэдэрсэн. Тэр бол гадна талаас ажиллаж байгаа сүнслэг зүйлүүд байна. Тэгэхээр Давид хааны хувьд ариун сүнсийг бол дотроо хүлээн аваагүй зөвхөн гадна талаас ариун сүнсээр ажиллаж байсан учраас сүүлд нь бол тэр гэм нүгэл хийж байна шүү дээ. 성령의 영감을 나에게 거두지 마시오. 그 말입니다. Тэр 지금은 성령이 내 안에 ариун сүнс бидний дотор өнөөдөр байна. Би гэм нүгэл хийсэн ч гэсэн ариун сүнс яваал буцаж ирээл яваал үгүй тийм биш. Харин Давид хааны хувьд болоод тэр Бурхны сүнслэг хүч чадлыг хүсэмжлэн тэр өөрөө гэм нүгэл хийхдээ хүмүүсийн өмнө эзэн минь та надад туслаач, хүмүүсийн өмнө босгож өгөөч гэж бол хэлээгүй. Харин би хаан учраас би өөрийнхөө энэ байр суурийг алдах нь гэж бол хэлээгүй. Түүний хувьд бол ерөөсөө ганцхан зүйл байсан. Би ариун сүнсний энэ хүч чадал, энэ үгийн 말씀의 위로와 хүч чадал 그리고 내가 거기에서 수련해야 되는데 тэнд би амрах ёстой байтал би үнэхээр амар тайвныг мэдрэх ёстой байтал тэр байхгүй байх юм бол би юу ч биш ээ. Би хаанч вэ? Би эрх мэдэлтэй байсан ч би хүч чадалтай байсан ч Бурхны сүнслэг мэдрэмж байхгүй болоод болохгүй. Тийм учраас дуулаламын 51-ийг харах юм бол та сүнсээ надаас бүү аваач гэж хэлж байна. Энэ бол 우리의 신앙도 тэгэхээр бидний итгэлийн амьдрал ч гэсэн мөн адилхан 사망의 бид нар бол үглийн харанхуй хөндөгөр туулсан ч 을지라도 내가 무슨 일이 있어도 би ямар ч нөхцөл болж хутга миний хүзүүн дээр ирсэн ч гэсэн би эзнийг бол үгүйсэхгүй эзэнд үйлчлэн эзэнд алдрыг өргөнө гэсэн итгэлийн амьдрал маань хаанаас эхлэх вэ гэхээр миний сүнсний дотор бол амар тайван байх хэрэгтэй. Миний сүнс 진짜 내가 거기에서 жинхэнэ 여기 표현한 것처럼 энэ үүн дээр бичсэн шиг 나를 부른 초장에 누구시면 내 урмал ногоон бэлчээрт намайг хэвтүүлсэн шиг миний сүнс бэлхэм дүүрэн үгээр хүч чадлыг авч үгээр би амийг бэлхэм дүүрэн авах хэрэгтэй. 그것이 이루어져야 돼. Энэ бол хийгдэх хэрэгтэй. Энэ хийгдэхгүй байх юм бол би болохгүй байх юм бол энэ толион бантан болно. 말씀으로 내가 딱 잡히지 않으면 Тэгэхээр би энэ үгэн дотор бол ерөөсөө баригд зогсохгүй бол холилдноо. 주실 만한 무언가를 인도하십니다. 그것도 어떤 Усны дүлгөөн тийш нь тэр намайг хөтэлдэг. Тэгэхээр тэр ариун сүнсээр үгээр би хүч чадлыг авах тэр байр суурийг хэлж байна. Тийм болохоор хаач болол ногоон бэлчээр хооч усны дүлгөөн байх бөгөөд 지금 다윗보다 우리를 더하죠. тэр цаг үед бол Давидын хааны тэр цаг үеэс илүү өнөөдөр бидний хувьд бол ариун сүнс бидний дотор байна. Бид нар өнөөдөр үнний үгийг хүлээн авсан, үнний үгийг хүсэмжлэн, үнний үгэн дотор бид нар тэр сүнслэг хүч чадлыг авах итгэгч нар гэх юм болов тэр дараачийн шатна болоод боломжтой. Би бол хэнийг ч ялах боломжтой, муу сүнсийг ялах боломжтой, ертөнцийг ялах боломжтой, ямар ч асуудал байсан бид нар энийг ялах боломжтой итгэгч нар болно. Нэг ганц зүйл нь юу вэ гэхээр би энэ үгийг хүсэмжлэн Давид хааны энэ хэлсэн үг болоод миний итгэлийн тунхаг байж гурыг харах юм болоод аймын сэтгэлийг минь тэр сэргээдэг нэрийнхээ төлөө зөвтийн замаар намайг хөтөлдөг. Амен. 여러분 이 말씀을 보면 Тэгэхээр бид нар энэ үгийг харах юм болоод 모순적인 게 있을 수도 있어요. 그 이유는 이걸 좀 말씀을 보면 бид нар энэ үгийг харах юм болоод 자기가 지금 고백은 이렇게 합니다. тэр өөрөө бол ингэж хэлж байна, юу гэж хэлж байна гэхээр
ургамал бэлчээрт намайг хэвтүүлсэн. 내 영혼을 Уусны 소생시키는 дэлгөөнд тийш намайг хөтөлсөн. 의의 길로 Зөвtiin замаар намайг хөтөлсөн. Вау, тэр ямар агуу зам бэ. 그런데 좀 모순적이면서 자기 Гэхдээ энэ дээр бол ингэж хэлж байгаа боловч Давид хааны амьдрал ямар байлаа? Давид хийснэ ингэж хэлсэн чинь түүний амьдрал нь бол маш их хэцүү асуудлууд их байсан шүү дээ. 의의 길이 자기가 평생 살면서 어떤 일을 Зөвtiin зам түүний амьдарч байсан тэр зам нь ямар зүйл байсан бэ? Өөрийнх нь хүүхэд өөрийг нь алах гэж тэгэл өөрөө бол цухтааж 얼마나 хичнээн болоод хэцүү тэр асуудлуудад бол энэ тэн зүхтаан амьдарч 하루에 쳐갖고 나중에는 сүулдэ. 자기한테 그 욕을 하는 베냐민 지파에서 Одоо Беньямин овгоос 그 사람이 얼마나 욕을 하는지 түүнийг бол хичнийг харааж байсан билээ. 너 같은 사람은 Чамсэг хүн болоод ерөөсөө энд байх боломжгүй гэж хараагаал Давидыг зүхтааж байхад бол маш их муу хэлж байсан. 하나님이 쳤으면 나중에 솔로몬 왕에게 Соломонд сүулт нь Давид бол чи бол тэр хүнийг зүгээр гүйлдэгэрэй гэж хэлсэн шүү дээ. Тэр хэмжээгээр 다윗 왕은 Давид хааны хувьд 자기의 고백은 하나님 진짜 순간입니까? Бурхан минь та намайг үнэхээр ургамалгаа бэлчээр твтгүүлж усны дэлгөөнд тийш нь хөтөлсөн талархъя гэж бол амар хэлээд байгаа хэрнээс жинхэнэ бодитоор бол Давид хааны амьдралыг харах юм бол маш их хэцүү асуудлууд их байсан. 자기가 왕이 되는데 Тэр өөрөө хаан болсон. 갈라지면 한 나라가 이렇게 갈라집니다. Тэгээд улс бол хуваагдсан. 7 жил болохоор Иерусалимд хаанчилж байгаас хойд өмнөд Израиль болоо дахиад хуваагдсан ч гэсэн тэр цаг үед ч гэсэн Давидыг багт ч гэсэн мөн хойд өмнөд Израиль байж түүний болол айх хэмжээгээр хэцүү асуудлуудыг бол их даван гарч байсан. Түүний хэлж байсан зүйл нь юу вэ гэхээр 그래서 우리가 딱 보면 참 이분이 усны дэлгөөнд тийш нь тэр намайг хөтлөнө гэж хэлсэн. Давид хааны хувьд бол итгэл нь маш их хүчтэй байсан байх. Айл эсвэл бурхан түүний залбирлыг сонсоогүй мөн. Маш олон асуудал болох боломжтой ч харин энийг бид нар мэдэх ёстой. Зүйл юу вэ гэхээр Давид хааны хувьд 있든지 자기에게는 무슨 일이죠? юу ч болж исэн зөвtiin замаар тэр намайг удирднаа гэж хэлсэн. Хичнээн асуудал байсан ч гэсэн хэцүү асуудлууд байсан ч гэсэн тэгж ингэж хэлнэ гэдэг бол тийм амар биш үү дээ. Өөрийг нь алхаар ирэх гэж байгаа хүнээс зугатааж байна. Бурхан минь та намайг зөвtiin замаар удирдах байна гэж зугатааж байгаа хэрнээсээ нэрийнхээ төлөө зөвtiin замаар намайг хөтөлдөг баярлалаа гэж бол хэлж байна. 그러면서 자기는 내 평생에 선하시는 인자하신 Мөн сайхан хийгээд хайр инэлт насан туршид минь намайг лавтай дагнаа. Сүүлдний Давид хааныг харах юм бол Бурханы зүрх сэтгэл нийцсэн, таалагдсан нэг 참 가족들 또 자기의 와이프도 있고 또 자기 참 좋은 친구도 있고 гэр бүлээ алдсан, 근데 같이 найзаач алдсан 젊은이로서 тэр өөрөө залуу хүний хувьд бол юу ч хийж чадахгүйгээр зүгтааж амьдарч байсан. Тэгээ сүулдэ 나중에 뭐 왕이 됐지만 хаан сүлд нь бол хаан болсон ч гэсэн түүний хэлж байсан үг бол 의의 길로 зөвtiin замаар Бурхан намайг удирддаг. 그래서 여러분 그런 고백은 Тэгэхээр ингэж хэлж байгаа 그렇죠? энэ зүйлийг бол хэн ингэж Бурханд ингэж хэлж чадах бол энэ бол маш их хэцүү асуудлууд их байна. Зовлон донд байна гэсэн ч гэсэн тэр өөрх нь хэлж байгаа үг нь нэрийнхээ төлөө намайг зөвtiin замаар явуулдаг гэж хэлж байгаа тэр шалтгаан нь юу вэ гэхээр өөрийнх нь сүнс бэлхэн дүүрэн цэнийг авсан учраас 여기서는 영혼에서 나오는 энэ бол сүнснээс гарсан 영혼을 소생시키시고 내 영혼을 소생시키시고 참 자기의 그 표정이 어디 말씀 내 영혼이 миний сүнс Бурханы өмнө 그래서 амьдрах хэрэгтэй гэд Есүс 예수라고 우리가 듣는 말 있죠. бид нар бол үргэлж сонсдог үг байна. Эзэн та нар Бурханы хаанчлал болон зөвхт байдлыг хай. Бурханы хаанчлалыг та нар төрүүлж харах хэрэгтэй.
Түүний хаанчлалыг үргэлж мэдэх хэрэгтэй. Түүний хаанчлалыг үргэлж гуйх хэрэгтэй. Тэр хаанчлал, Бурхны хаанчлал бид нар харах хэрэгтэй. Бидний итгэлийн амьдралд бидний сүнсээр тэр улсыг харах хэрэгтэй. Эзэн дахин төрж байж Тэнгэрийн хаанчлалыг харна гэж хэлсэн шүү дээ. Дахин төрж байж Бурхны хаанчлалд орох боломжтой. Тэгж дахин төрөө гэж хэлж байна. Мөн Бурхны хаанчлалыг хар, Бурхны хаанчлалыг мэдээ, Бурхны хаанчлалыг хүсэмжлээ. Бүгдөө дагаад хэлэхгүй юу? Бурхны хаанчлалыг харцгаая. Амен. Бурхны хаанчлалыг мэдцгаая. Амен. Бурхны хаанчлалыг гуйцгаая. Амен. 여러분, 우리는 이 세 가지 그 나의 영혼이 보여야 됩니다. Тэр миний бол сүнс харах хэрэгтэй. 무슨 일이 있기 때문에 Юу ч болж байсан. Юсепийн хувьд бол хоошоо хараад тэр өөрөө миний амьдрал маш их хэцүү байсан. Гэхдээ тэр энэ бол бүгд Бурхны ажлууд байсан гэдгийг бол ойлгосон. Тэгээ Бурханд бол алдрыг өргөсөн. Тэгэхээр бид нар миний сүнсний талаар миний сүнс бол амьтай байх хэрэгтэй. Миний сүнс байнга цэнэгтэй байх хэрэгтэй. Миний сүнс чинхэн амийг олох хэрэгтэй. Тэр ам байхгүй байх юм бол нүдэнд харагдах зүйл байхгүй болно. Мөхөл өдөрч гэсэн бид нар залбирахтаа бид нар хойно хөгжим тавина та бүгд залбираад чинхэн яаж итгэлийн амьдралынхаа суурийг тавьж байна. Сайн сайхан зүйлүүд болоосой гэж би итгэлийн амьдралаар амьдарч байна уу? Аль эсвэл ариун сүнсний хүч чадлаар Бурхны хаанчлалыг харж Бурхны тэр үгийг ойлгож би миний сүнс амьтай бай гэсэн зүрх сэтгэлээр Бурхны өмнө би үнэхээр зүтгэл гарган ирж байна уу гэдгийг та бүгдийг дахин бодоо залбирахыг хүсэж байна. Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь далахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд бооруулаач. Бузар муугас гэтлгээж учир нь хаанчлал хүч чадал алдарсан мөнхөд таныг. 아멘. 아멘. 네,